Хэрхэн ваучер үүсгэх вэ? Та Масуу системдээ нэвтэрч Loyalty цэс дундаас ваучер цэсийг сонгон ороорой. Тухайн цонхонд таны үүсгэсэн ваучеруудын жагсаалт харагдах бөгөөд шинээр ваучер үүсгэхийн тулд ваучер нэмэх товчийг дарна. Нэр хэсэгт үүсгэх ваучерын нэрийг оруулна. Ваучерын тоо хэсэгт нийт үүсгэх ваучерын тоог оруулна. Өнгө хэсгээс ваучерын өнгийг сонгох боломжтой. Ваучерын дүнг хэсэгт нийт хөнгөлөлт үзүүлэх үнийн дүнг оруулна. Эхлэх огноо дуусах огноо хэсэгт ваучерын хүчинтэй хугацааг оруулж өгнө. Мөн үүссэн ваучер дээр дуусах хугацааг өөрчлөх боломжтой. Төлөв хэсгээс тухайн ваучерыг идэвхжүүлэх мөн идэвхгүй болгох боломжтой. Үйлчлүүлэгч хэсгийн үйлчлүүлэгч сонгох товчийг дарж ваучер өгөх үйлчлүүлэгчээ олно. Нэр хэсэгт нэр, утасны дугаар, мэйл хаягаар хайлт хийх боломжтой. Мөн үйлчлүүлэгчийн нас болон хүүсийг оруулан хайлт хийх боломжтой. Худалдан авалт хийсэн хэсгээс та өмнө нь танаахаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдээсээ хайлт хийх боломжтой. Ижил төрлийн байгууллагаар үйлчлүүлсэн хэсгээс хайлт хийснээр өмнө нь танаа байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид гарч ирнэ. Үйлчлүүлэгчээ сонгосны дараа хадгалах товчийг дарснаар тухайн ваучер идэвхжиж үйлчлүүлэгчид харагдах болно. Үйлчлүүлэгч Масуу Loyalty аппликейшнд нэвтрэн орж өөрийн бүртгэл дээрээ даран профайл хуудсыг гаргана. Тухайн хуудаснаас ваучер зэсийг сонгон ороход таны үүсгэсэн ваучер харагдах бөгөөд ваучер дээрээ дарж орсноор худалдан авалтад ашиглагдах QR код болон тоон код харагдана. QR кодны доод талд тухайн ваучерын дуусах хугацаа ашигласан мөнгөн дүн болон үлдэгдэл мөнгөн дүн харагдана. Үйлчлүүлэгч тухайн QR кодыг уншуулах эсвэл утасны дугаар болон тоон кодыг өгснөөр ваучерыг худалдан авалтаа ашиглах боломжтой. Та Масуу POS аппликейшн дээрээс үйлчлүүлэгчийн ваучерыг уншуулахдаа дараах зааврын дагуу уншуулна уу? Үйлчлүүлэгчийн худалдан авах барааг оруулж төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөх хэсгийн баруун дээд буланд байрлах үйлчлүүлэгч товчийг дарснаар QR код уншуулах эсвэл утасны дугаар оруулах хуудас гарч ирнэ. Ваучер цонхыг сонгон орсноор үйлчлүүлэгчийн идэвхтэй ваучерууд харагдана. Ваучераа сонгон ашиглах товчийг дарснаар тухайн ваучер худалдан авалтад ашиглагдана. Худалдан авалт хийгдэж дууссаны дараа гарах баримт дээрээс ваучерын хөнгөлөлтөө харах боломжтой. POS төхөөрөмж дээрээс ваучер ашиглан борлуулалт хийхдээ програмдаа нэвтэрч борлуулалтын цонхноос барааг сонгон төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөх хэсэгт F4 товчийг дарахад үйлчлүүлэгчийн нэр эсвэл утасны дугаар бичих цонх гарч ирнэ. Тус цонхонд үйлчлүүлэгчийн утасны дугаар эсвэл нэрийг бичин оруулахад тухайн үйлчлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цонх гарч ирнэ. Үйлчлүүлэгч цонхонд тухайн үйлчлүүлэгчийн нийт худалдан авалтын тоо, нийт худалдан авалтын дүн, сүүлд үйлчлүүлсэн огноо харагдахаас гадна та тухайн үйлчлүүлэгчдээр Американо уух дуртай. Өглөө эрт үйлчлүүлдэг гэх мэт тэмдэглэл бичин хадгалах боломжтой. Үйлчлүүлэгчийн ваучерыг худалдан авалтад ашиглахдаа тухайн үйлчлүүлэгчийн ваучер дээр дарж ашиглах товчийг даран ваучерын кодыг оруулна. Үүний дараа хадгалах товчийг дарснаар ваучер тухайн худалдан авалтад ашиглагдаж үйлчлүүлэгчийн төлөх дүнгээс хасагдах болно. Худалдан авалт дууссаны дараа хэвлэгдэх баримт дээр ваучерын хөнгөлөлт дараах байдлаар харагдана. Мөн та тайлан зэсний борлуулалтын дэлгэрэнгүй цонхноос ваучер ашигласан борлуулалтын тайлангаа харах боломжтой.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч танд баярлалаа.